За Avengers-ийн teaser-үүд ээлжээр гарсаар байна. Тэгээд Avengers-ийн шинэ teaser гарсан дээр далимдуулаад дахиад хэд хэдэн трейлерыг хэдүүлээ. Үзцгээ гой трейлерүүд байх ёстой. Би бол одоо өнөөдөр юу юм бэ? Энэ бичлэгээр 5 трейлер байгаа юм. Би алийг ч үзээгүй байгаа. Нэг нь бол за хоёр нь бол нэлээд хүлээж байгаа кино. Нэг нь бол 25 онд фестивалуудаар гарцсан нэлээд бас өндөр үнэлгээтэй байгаад байгаа киногоо бас л хүлээж байгаа. Нэг нь ер нь бол сюрприз гэж хэлж болохоор юм кино байна. Тэгээд нэг нь мэдээж Avengers Doomsday тий. За тэгээд дэлцгээе. За эхнийх Avengers Doomsday. Энд ч одоо 4 дахь teaser нь болчихоо. Captain America-тэй, Thor-тэй, X-Men-тэй тэгээд дараагийнх нь. За харъя. Shuri. I've lost everyone that matters to me. Oh. Atlanteans. The king has his duties. Namor. People Tenoch Huerta Mejia. for the afterlife. Yeah. M'Baku. King M'Baku of Wakanda. Ben, Yancey Street between Broome and Grand. Nice M'Baku. Here. Ben Grimm. Ben, Yancey Street between Broome and Grand. Nice. Cool. M'Baku хаан болцсон. Of Wakanda. Ben, Yancey Street between Broome and Grand. Nice. Disney энэ бичлэгийг бандаад авахгүй бол өмнөх трейлер реакшнууд дээр Wonder Man-ы трейлерыг бүр яаж катлаад яаж эдитлээд яагаад болохгүй бүр аудион дээр copyright зүгээр copyright ирэхвш бүр demonetize хийдэг шүү дээ. Тийхвш бүр нэмээд бүр блоклоод байсан. Тэгээ одоо энийг блоклчихгүй бол let's see. Countdown эхлүүлсэн байлээ тий. Ийм Countdown live stream эхлүүлсэн байлээ Marvel channel дээр. Ийм энэ Doomsday Clock гэдэг. Энэ ингээд одоо 11 сар 3-нд хүртэл ингээд явах юм шиг байгаа. Ямар ч байсан өдрөө бол өөрчлөхгүй л гэж ах шиг байна энэ хэд бол тий. Warner Bros Dune-ийг өөрчлөх нэг үү гэдэг сонирхолтой байна. Тий хэрвээ Dune-ийг өөрчлөхгүй бол өстой жинхэнэ нөгөө Doomsday гэдэг нь болох нь дээ. За Shuri эргэж ирэхгүй гэдэг ч одоо яах вэ? Намор хэр оролцоотой байх уу гэдэг бас сонирхолтой байна. M'Baku хаан болсон байгаа нь таалагдж байна. Би одоо Wakanda Forever-ын төгсгөл дээр M'Baku хаан болдог уу би бүр яг үүндээ санахчгүй байна. Fantastic Four-ын ч хамгийн effect heavy дүр нь буюу Ben орж иж байгаа нь сонирхолтой байна. Тэгэхээр энэ хэсгийн зураг авалт production бол нэлээд бас гайгүй явцсан гэж ойлгож байна. Яг тэгэхээр трейлерт зориулж бас нөгөө shot сценуудаас авдаг шүү дээ. Эсвэл сценүүдээ өөрчлөөд ч юм уу. Тэнгүүд одоо энэ компьютер бүтэн юм CGI-д өрчин болвол яг нь motion capture-ыг нь хин хийж л байгаа хэлтэй. Even Moss Backrack жүжигчнээ хийж л байгаа хэлтэй. Гэхдээ компьютер дүр шүү дээ. Тэнгүүд өөр нөхцөл оруулахад нэг байдлын амархан байсан байж болно. Жүжигчэн дуудахгүйгээр те. Бас сонирхолтой л харагдаж байна. Одоо сая M'Baku-тыг уулзаад King of Wakanda гэж ингээ хэлж байгаа. Нөгөө талд нь яг Ben Richards, Ben Grimm биш өөр дүрч байж болно шүү дээ. Бодит кинон дээр ч юм уу эсвэл зураг авалтан дээр те. Тийм байна. Тэгээд хинийх Shuri-гийн сценүүд айгу яг юу болж байгаа мэддэхгүй сценүүд л байгаад байна. Тэгээд угаасаа мэдгэсгийн ч зорилго нь биш те. Зүгээр Shuri эргэж ирнэ гэдгийг харуулж байгаа. Гэхдээ оролцоо багтаа байж магадгүй харагч те. Ер нь Shuri өөрөө Black Panther болдог надад жоохон утгагүй байсан. Shuri яг Black Panther болох ч өөрөө бас ингээд одоо тулаан айгу олон талаас айгу чухал юм символтой дүр байгаа байхгүй. Тэгээ Shuri бол шууд баг оронд нь Wakanda-гийн хатан болсон бол илүү туршлагатай баг тэр талдаа илүү хэрэгтэй байсан юм шиг бодогдох юм. Эсвэл M'Baku хаан бол Shuri тэнцээ одоо Chief Creative Officer-аар нэ юу нэ Wakanda-гийн CCO-оор нь ажилт юм яа гэдэг мэдгүй. Ямар ч байсан Shuri юу болдог яг мэдээж хин Chadwick Boseman ингээд нас орсон хүнд нөхцөлөд л бас нэг мэдээж ойлгож байгаа.
атаархах зүйл бол биш уран бүтээлчтэй Ryan Coogler-ийн хувьд. Гэхдээ л шүүрий Black Panther болдог. Жоохон сонирхолгүй. Ядтаа зүгээр дахиад нэг 2 киноны дундуур хин шүүрийн хувирлал нь явагдаж байгаад тий тэр процесс нь явагдаж байгаад юу болсон бол гэж бодоод байгаа байхгүй юу? Black Panther болсон бол одоо жишээ нь Anthony Mackie байна тий яг хөө мэдээгээр кинон тааруулсан ч гэсэн Anthony Mackie Captain America болж байгаа бол амар make sense юм байгаа байхгүй тий. Олон кино дамжаа тэр хүн ямар ideologyтэй үзэл бодолтой ямар чадвартай хэний араас явсан юуны төлөө ямар дөрвөлээ хэн блэ гэдгийг айгүй олон бүтэн цуврал мурал яваа тий. Тэгж байгаа тэнд очиход бол амар гоо deserved санагдаж байгаа. Anthony Mackie-гийн өмнөөс кино жоохон тааруулсан тарамжлалтай л байгаа л та. Гэхдээ яг Captain America байх нь Anthony Mackie Captain America байх нь Sam Wilson Captain America байх нь бол айгүй юм deserved хүртэх ёстойгоо хүртэж байгаа гэхээр монгол хэлээр таарч яаг уу гэхдээ тийм санагдаад байгаа. За дараагийнх нь. За Coco гэдэг кино байгаа. Япон уран бүтээл. Энэ оны бас онцлог Япон бүтээлүүдийн нэг гээд байгаа. Америкт Neon дистрибьют хийсэн санагдаж байна. За тэгээ IMAX-аар бас гарах юм байна. Тэгвэл Монголд гарахгүй л хаалт тий. За харъя. Энэ ямар хоо кино байгаа юм. Би бол нэг юм мэдгүй байгаа. Нэг Kabuki гэдэг нэг Японы жүжигчин хөлбөр тий. За юу вэ? Энийг паусгах гэдэг өргөжлөлөө үзье. Sorry. 刀や鉄砲より強いね。どんなに辛いことあってもあんたは芸で勝負するんや。本気で歌舞伎役者にさせるん。国道民の声やどっちにしても結婚相手やったら新聞も稽古に身が入るやろ。新世代のスター誕生か世紀の大こけが綺麗なお顔だこと。でもあれですよ、そのお顔に自分が食われちまいますから。Энэ Slammer зөвөн кино харагдаж さ шүү. んにようさんお願い事するんやな。神様と話してたんとちゃうで。悪魔と取引してたんや。実の息子より部屋子の方が芸が上言うのが結局この世界一やんか。 Амар family drama thriller харагдаж шүү. 意地汚い生き物やわ。歌舞伎をもっと馬を鳴らしてくださいって頼んだわ。 Давхар бас соёлын экспорт те. 日本一の歌舞伎役者にしてくださいって。悪魔はんなんて？わかった言わはった。取引成立や。 Ямар зөв юм бэ ёо. Агшаач. Damn. One night only X. 11 сарын 21-нд ганц удаа IMAX-аар гарна гэл. Манад ингэж гарахгүй л багт. Damn. Нэлээмэр чинь энэ Ивсан ил гээд одоо нэг Японд амьдардаг, Японд олон жил олон үеэрээ амьдарч байгаа нэг солонгос гаралтай хүмүүс байдаг шүү дээ, тийм хүн юм байлээ. Тэр чинь бас хиллэг байд юм байлээ. Тэрийг нь бас би яг санахгүй байна. Гэтэ тийм. Япон хүн. Солонгос гаралтай Япон. Ёо. Энэ л амар. За энэ бас нэг саналтай киногоо Crime 101. Миний бас айгу дуртай юу байдаг? Зохиолч байдаг. Тэр зохиолчийн айгу олон юунууд юм би уншижсэн юм аа. Олон ч гэжтэй одоо бодоход нэг олон биш л юм л 5 6 ном л байсан. Don Winslow гэдэг зохиолч байдаг. Cartel Trilogy гэдэг юм нүсэр 3 ном байдаг. Бүр амар урт нүсэр юм 3 5 ном. Тэр нь ингээд бүр 70-ад оноос 2010-ад оны дунд хүртэл одоо энэ Мексикийн зөвхөн Мексикийн гэлтгөө Мексик Америкийн харт тамхины одоо энэ асуудал юу байдаг те тэнд ямар хүмүүс яаж оролцож юу болсон яасан хийсэн хүнд нь яаж нөлөөлж ийн drug war гэдэг юм өөрөө хэр үр дүнтэй байсан үгүй те амьдрал дээр байдаг янз бүрийн юмнуудаар жишээ аваад өөрчлөөд зохиол нэмээд драма нэмээд ингээ бас юм амар нүсэр 3 зохиол байхгүй миний айгуу дуртай одоо юу шиг гэж хэлж болно түүхээс сэтэлсэн гэдэг утгаар нь харьцуулах юм бол шоугун шиг гэж хэлж болно шоугуны хувьд бол яг амьдрал дээр байсан одоо зүйлүүдийг бас үйл явдлуудыг өөрчлөөд аваад сэтвлээд
зохиол болгосон зохиол шүү дээ тий. Тэгээд тэрийг нь сүүлд нь дэлгэцийн бүтээл болгосон. За энэ зохиолчийн бас нэг айгу алдартай өндөр үнэлгээтэй би бас уншиж байсан ийм зохиолын Crime 101 гэдэг зохиол байгаа. За энийг сэтвэлж дэлгэцийн бүтээл болгож байгаа юм байлээ. Тэгээ Mark Ruffalo, Chris Hemsworth, Barry Keoghan, Halle Berry гэдэг амар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй тэгээд энэ Bart Layton гэсэн найруулагч зохиолын бичиж найруулсан байна. За туршлага дүрт Monica Barbaro энэ нөгөө Bob Dylan-ы кинонд тоглолдог тий Chalamet, Corey Hawkins нөгөө Dr. Dre тоглолдог юуны Straight Outta Compton дээр Jennifer Jason Leigh айгу олон жилийн карьертай мондог жүжигчин Hateful Eight тоглолоор мэдгүй бах. Nick Nolte бас айгу домогт жүжигчин юун дээр Warrior гэдэг хинтээ Tom Hardy нөгөө амар гоо жүжигчин нэрийг марчлаа. Найруулагч жүжигчин амар мондог уран бүтээлч царай байгаад байдаг. Fuck. За айгу гоо жүжигчин шүү. Тий. Тэр хоёрын тоглосон Warrior гэдэгтэй өмнө хүнд мондог драма кино байдаг. Тэрэн дээр Nick Nolte галзуу байдаг. За ийм жүжигч тоглосон кино байна. За тэгээд трейлерыг харъя. За энэ трейлер starts. Why? So stupid. Трейлер нь угаасаа эхлэх гэж байгаа хүн үзэх гээд орсон трейлер starts now. Take a deep breath in. And exhale. Crime трейлер байх хэвээр мэдээж дэлгэцийн бүтээл юм чи акшн ихтэй байгаа. What do you feel? Feel. Тэгээ номноос нь нэлээд өөрчлөгдөж байгаа гэж сонссон. I wouldn't die for an insurance company. Get in. There's water in the trunk. Could have been certain, could have been a G. Could have never snitched right, took it to police. He hits jewels, cash, and high-value items. He knows exactly what to transport and when. There's no DNA. He's in and out in seconds. Your guy's untraceable. I need that, I need that. I came here to make you a business proposition. Worked at the same company for 11 years. You're a VP when you should be a partner. Those high-value items your company insures, I make them disappear. Start by handing me your phone. So you're a thief. Guys you work for, you think they're squeaky clean? I need to start considering myself and maybe my clients. Don't threaten me. Life's too short to drive boring cars, right? if you see her with me, she's taken. What's the security setup? There's a courier carrying watches and gems, looking at $11 million in one room, of which I want 3. Let him rob the courier. Nick Nolte. Then you'll rob him. Ah, nice. Very good. My dad always said you gotta break a few eggs. I see you again, you're dead. Every series of actions creates a pattern. It's not about the money. What is it about? I'm getting close. I know it. Hello, James. Жохон акшн тал руу нь трейлер нь л байна. Кинон ч гэсэн ер нь тэр талдаа болох юм шиг санагдаж байна. Гэтэ ууг нь яг илүү трейлер тал руу нь юу яасан бол те анхаарал хандуулсан бол илүү тэр тал руу яасан бол гэж чинь бодож байна. Тэ кинон бүр хитрхи акшн талдаа байх үедээ яг энэ R-rated юм байна л да. Гэхдээ угаасаа зохиол бол R-rated байхаар гэхдээ миний хэлэх гээд байгаа нь те жоохон трейлер талдаа юу н чиглэл байсан бол гэж бодож байна. Гэхдээ дайггүй акшн кино бол сайн л үстэй тий R-rated гоё касттай дайггүй найруулгатай акшн хэсэг нэг тийм ядаргаатай олон юм катгүй байвал гоё л байна. За, Sirat. За энэ бол бас энэ жилийн ийм сонирхолтой анхаарал татж байгаа кинонууд нэг байгаа. Нилээн сонссон энэ киноны талаар эргэн тойронд нь тэгтээ юу бол ягаагүй. Трейлер мэйлэр бол үзээгүй байгаа. Харъя. За энэ жил Оскарч яригдчих магадгүй кино байгаа. Nice, гоё шилжилт байлаа. You know this girl? За, Испанийг төлөөлж олон улсын шилдэг олон улсын кино төрөлд явж байгаа юм байна.
Hace 5 meses que no sabemos nada de ella. Охин нь 5 сар алга болцсон юм байна. fiesta en el desierto. A lo mejor estará por ahí. ¿Nos estáis siguiendo? Yo creo que tú no has entendido dónde te está metiendo, ¿eh? Энэ зөвүүн байж болохоор хань харагдчих шүү. Ийм өргөн форматтай. Яа, трейлерыг тийм зөвүүн хийх юм аа. Neon Problema que vamos a hacer. 24-ийн. No nos queda otra. ¿No echas de menos a tu antigua familia? No mucho. Me gusta más mi familia de ahora. Зөвүүн дүрслэлүүд байна шүү. Damn. Eso es el desierto. R-rated кино шүү. Яа, трейлерс харахад л амар харагдаж шүү, тэ. Юу юм бэ шүү дээ? Мороккод яваад байгаа юм ба шүү дээ, тэ. Их жохин хоёроо хайж байгаа юм. Сержи Лопес гэж жүжигчин тоглосон юм байна. Каталан юм уу тэ Сержи ихэр. Вау. Гоё харагдаж шүү. Үзэх боломж байдаг бол гоё байна. За өнөөдөр сүүлчийн трейлерын нэг балер кино авах хэвээр. Lee Cronin гэж уран бүтээлчин The Mummy гэх кино байгаа. Horror кино, аимшиг кино авах хэвээр. Энд тэ нэг классик Mummy бол биш байх. Заван л юм байх хэвээр да. Харъя. Blumhouse production юм байна. Warner Bros. Одоо веб-сэр маркетинг шүү дээ Warner Bros. За энэ жинхэнэ Mummy шүү дээ. James Wan producer ажилласан юм байна. Окей, Jason Blum ажилласан ойлгомжтой. The fuck was that? What the? Сайн аимшиг кино үзэх, сайн аимшиг кино дуртай байх гэдэг нэг юм зовлонтой санагддаг бай таа. Аимшиг юм угаасаа л тохгүй шүү дээ, заваа шүү дээ. Тэгтээ ингээ сайн кино үзэх амар гоё байдаг те. Саяхан Bring Her Back-ыг үзсэн бас ёо, ястэ өн заваа юм байлээ. Тэгтэл сайн кино байлээ. Яа. Энийг бол одоо үзэхгээл хүлээж जैन. Тэгтээ бас заваа санагдаж шүү. Lee Cronin's The Mummy. За ийм трейлерүүд гарсан байна. Алиг нь хүлээж जैन, алиг нь мэдээгүй байсан кино тэрвээ трейлерыг үзсэн бол ямар санагдаж сонсдог лээ. Хуваалцаарай. За тэгээ бичлэг болгон маань Bantam TV-гээр орж байгаа. Одоо удахгүй эх 7 хоногийн 1-ээс эхлээд Night of the Seven Kingdoms-ийн юу яана? Анги болгоныг бөөнөр гой цуглаж үзэх юм үзүр зарлагдана. Яг өнөө маргааштай газар шийдэгдээ тэгээ зарлагдах бах тэгээ хамт байгаарай. Тийм. Тэгээд ревю нэмэлт янз бүрийн бичлэг лист агүй олон төрлийн контентууд мэдээж доктортой гарна. За одоо Night of the Seven Kingdoms-ийн бүх анги ревю тухайд Valar Morghulis одоо шоу маань иргэн ирж анги болгоны ревюг бол хийн аль болох нэмэлт контексттэй бичлэг хийхийг мэдээж хичээн. За тэгээд Fire and Blood одоо гэсэн юу маань бол за энэ шүү дээ. Fire and Blood-ийн ном энэ байна те. Яг энэ тарагдаж байна. Fire and Blood ном дээр суурилсан цуврал бичлэг маань ер нь бол энэ ондоо гарч эхэлнэ. Хавардаа ер нь бол гарч эхэлнэ. Бас тэрний ажил бэлтгэлтэй яваад л байна.
дахиад ихнээс нь уншаад эхэлсэн байгаа. Сая уулын зориулаад сонсоод явж байгаа. Тэгээд тэр ажил болгочд гойжлуулсан. Гэхдээ одоо ихнээс нь дахиад явж байгаа. Ийм байна. За тэгээд өөр ямар санал сэтгэлүүд байна? Хэлээрээ хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр та.